Сайн байцгаана үзэгчтэй. Global Talk нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүргэх гэж байна. Өнөөдөр манай студид Монгол Улсын их сургуулийн физикийн нийгмийн дэд профессор доктор Төр Тогтох хүрэлцэн ирээд байна. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр миний хувьд өнөөдөр тантай одоо энэ сансрын удам гэж хүн төрөлхтний бас нэг мэддэг юм шиг мөртлөө мэддэггүй нэг том орон зай. Биднээс олон мянган олон сая дахин энэ орон зайн төлөө их гүрнүүдийн хооронд тэмцэл явагдаж байна. Энэ орон зайг хүн төрөлхтөн судлаад үндсэндээ хагас цууныг давсан хугацаа өнгөрчлөө гэдэг чинь. Тэгэхээр энэ чиглэлийн судалгааны нөхцөл байдал их гүрнүүдийн чиглэлд юун дээр өрсөлдөд ер нь яах гээд ийшээ одоо уралдаад байд юм бэ гэдэг сэдвээр ярилцъя гэж өрсөе. Тэгэхээр эхний асуулт зүгээр энгийн нэг сониуч хүний хувьд би одоо жишээлбэл сансар судлалын талаар ч юм уу бас сайн мэдэхгүй л дээ. Ер нь яагаад одоо сая хэллээ их гүрнүүд яагаад улс орнууд энийг сансар гэдэг юмыг огт амьд организм байхгүй ч гэж бидний одоогоор үзэж байгаа. Энэ юмыг ингээд судлаад, энэний төлөө хоорондоо өрсөлдөөд, нэгнээсээ өрсөж хиймэл дагуулаа байрлуулад, саран дээр нэгэн төрүүлж хүрэх гээд яагаад ингэж идэв юм бэ? За хамгийн ихний асуулт болохоор улс орн гэхээсээ илүү хүн төрөлхтний асуулт байна. Өөрөөр хэлбэл бид нэр дэлхий дээр амьдралтай гариг дээр амьдарч байна тийм ээ. Биднээс өөр ийм гариг ертөнц байна уу гэдэг сони асуулт. Хоёрдугаарт бид нэр угаасаа л шүн гарахаар тэнгэрт одод харагддаг тий гаригуд харагддаг. Тэгэхээр бидний хүн төрөлхтний өөрийн сониуч тий юмыг олж мэдэх гэсэн утга учирыг ойлгох гэсэн асуултаас ихтэй. За тэгтээ бол яг 1800 оны төгсгөлийн үед бол хүн төрөлхтөн өөрсдөө сансарт нисэж болох юмаа гэсэн юм. Одоо онлоо гэх юм уу? Тэгээ шинжлэх ухааны хөгжсөний үр дүнд бид нэр ямар нэгэн зүйлийг сансарт гаргаж болох юмаа гэдэг юм санаа. За тэгээд тэр нь онлоороо батлагдсан ингээд пуужингийн тэгшгэлтэй бий болсон. За ингээд математик хүндэслэлээр бол гарцсан гэсэн. Тэгэхээр за сансарт хэн нэгэн ямар нэгэн байрлуулах нь тодорхой юм байна. Тэгвэл хэн бэ гэдэг асуулт. Тэгэхээр нөгөө улс орнуудын өрсөлдөөн тэндээс эхэлж байгаа. За мэдээж энэ зөвхөн танин мэдхэн өрсөлдөөний цаана юу гэхээр одоо стратеги гэдэг юм уу те давуу тал бий бол. Бид нар хамгийн өндөр уулан дээр антенн байрлуулах юм бол ямар одоо хүрээг хамарж харилцаа холбоог бий болгож чадах уу гэдэг хамгийн нэгдүгээр асуулт тийм ээ. Тэгэхээр ямар ч өндөр уулаас дээгүр толгой дээгүр маань ингээд хиймэл дагуул эргэлтэн гэдэг бол нэгдүгээрт бүгдийг ажиглаж болох юм байна. Дээр нь харилцаа холбоог шийдэж болох юм байна. Гэх мэтчлэн одоо улсуудын ард иргэдийн нэн чухал хэрэгцээтэй асуудлыг шийдвэрлэх боломж бий болж эхэлж байна. За үүний хойноос бол мэдээж технологи хөгжүүлэн шинжлэх ухааны хөгжин. Гэхдээ энэ бол зөвхөн одоо сансарт байдаг зүйлийн тухай биш. Ерөөсөө л бодиттой ард иргэд амьдрал одоо өрнөдөг те аюул осол тохиолддог. Тэр үед энэ технологиг ашиглан хэн одоо хурдан найдвартай үйлчлэгээ үзүүлж хүмүүсийн амийг аврах вэ гэдэг асуултаас ихтэй байхгүй. Тийм учраас бол мэдээж энэ цэргийн аюулгүй байдал салбар руу нэлээд хөгжиж эхэлсэн. За одоо 1950-аад оны энэ өрсөлдөөний цаана байгаа гол одоо санаа гэх юм бол яаж бид нөр өөрийнхөө далай тэнгис дээр явж байгаа хөлгүүдийг хянах вэ? Яаж бид нөр өөрсдийн нөгөө цөмийн өшөө очсон пуужингаа те энд явж байгааг эсвэл удирдах вэ, заалах вэ? За өрсөлдөгч орны маань газар нутгтэр юу бий болж ийн гэдгийг тандан судлах. Энэ чиглэлээр хөгжиж ирсэн нь бол үнэн бодиттой үнэн. Тэгэхээр бол улс орнууд энэ дээр маш их мөнгө хайсан л та. Гэхдээ дараагаар нь бол шал өөр юм болсон. Үүнийг дагаад технологи хөгжсөн. За мэдээж өрсөлдөөн байсан саран дээр хэн төрүүлж хүрэх вэ гэдэг бол тийм одоо нэр хүндийн өрсөлдөөн үзэл сурталын. Дээр нь бол өөрийгөө power гэдэг зүйлээ одоо харуулах гэсэн юм өрсөлдөөн байсан л та. Гэхдээ орчин үед бол энэ тухайн үед хөгжсөн технологи бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Өөрөөр хэлбэл зүгээр л ард иргэд бидний сансрын тухай мэдлэггүй байсан ч хамаагүй хэрэгжилж болдог тийм технологи болсон байхгүй. GPS ч гэдэг юм уу те. Тэгэхээр энэ нөрөө эхлээд ямар нэгэн ашиг сонирхолч гэдэг юм уу одоо зүйлээр хөгжсөн боловч энэ технологи шинжлэх ухааны хөгжүүлэхэд асар том дэвшил бий болсон. Ер нь бол баг технологи одоо энэ сансрын технологийн хөгжил тэр өрсөлдөөнд бол одоо өсрөнгөө хөгжсөн гэж хэлж болно. Сансрын өрсөлдөөн.
Тэгэхээр мэдээж одоо бид нар эдийн засгийн ойлголтуудыг ярихдаа өрсөлдөөн бийж улс орнууд одоо ингээ аливаа салбар хөгждөг гэж ярьдаг. Сансар одоо ингээд таасаа хэлж чинь 50-ад оноос эхлээл их гүрнүүдийн оронд өрсөлдөөн гарчлаа. За онлын үндсүүд нь бол яг хуу түүнээс өмнө одоо 19-р зууны сүүлээр гэсэн шүү дээ тавигдж байгаа юм. Тэгэхээр энэ өрсөлдөөн бол одоо энэ сансрын салбар ингэж хурдан хөгжихийн үндэс болсон гэж харах гэдэг. Гэтэл одоо олон улсын харилцааны түүхэн дээр нэг ийм ойлголт байгаад байдаг. Зөвлөлт холбоот улс яагаад задраа унч вэ гэж. Маш олон шалтгаан байдаг л да. Эдийн засгийн гаж тогтолцоо одоо төдөрсөн төлөвлөгөөтэй эдийн засгийн тогтолцооны асуудлаас эхлээл дотоод нийгмийн бүхсэн асуудал. За эдгээрийн дундаас нэг нь зөвлөлт холбоот улс сансар судалд маш их шаардлагагүй төсөв мөнгө зарсан. Нөгөө нэг зөвхөн нэр алдар хөөсгөн одоо ямар ч бодит эргээд үр ашиггүй зүйл рүү мөнгө оруулсан гэдэг нэг ийм асуудал байдаг. Энэ хэр ортой бол. За миний хувьд бол одоо яг энэ сансрын талаас нь л ярий тийм ээ. Ер нь бол эдийн засгийн талаас нь ч гэдэг юм уу. Нарийн мэргэжлийн хвшуулгаар сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ тэр хоёр зөвлөлт холбоот улс болон одоо Америк нэгдсэн улс хоёрын хоорондох тогтолцоо тийм капиталист, социалист гэдэг энэ системийн ялгаа байсан. Америк нэгдсэн улсын компани Америк нэгдсэн улсын сансрын хөтөлбөрийг компаниуд хийсэн. Яг үнэ. Өөрөөр хэлбэл Boeing ч гэдэг юм уу тийм одоо Northrop Grumman ч гэдэг юм уу компаниуд хийхээ хажуугаар өөрсдөө эдийн засгийнхаа одоо үр өгөөжийг хүртэх боломжоо давхар хараад явсан гэсэн. Эдийн засгийн ашигтайгаар. Зөвлөлт холбоот улсын хувьд бол яг энэ бодитоогоор байж чадсан уу гэвэл үгүй. Мэдээж энэ бол маш их мөнгө зардаг салбар. Эргээд хизээ хариу нь орж ирэх нь одоо мэддэхгүй. За мэддэхгүй гэж хэлэхэд хэцүү. Ер нь бол 20-30 жилийн дараа бол орж ирсэн л байдаг л да. Тэгэхээр тэр хүлээлтэнд одоо хүрэхгүйгээр тэ задраа унсан тохиолдлууд бол байгаа. Яг тэр шалтгаан бол нэрмээс болсон байх зөвлөлт холбоот улсын задралт. Одоо бол тэрнээс арай өөр хөгжөөд байгаа. Чиглэл шал өөр болчиход байгаа. Яг нөгөө их мөнгө хайдаг байсан болчиход байгаа. Илүү хэмт төсөр болсон. Илүү хэмт төсөр. Одоо нөгөө Tesla-гийн хийж байгаа технологиуд гэдэг ч юм уу те. Дахин ашиглагдах гэдэг юм уу тийм юмнууд. Одоо SpaceX ч гэдэг юм уу. Ер нь бол тэгэхээр нөгөө өмнө бол ерөөсөө л улс орон гэдэг зүйл одоо хүчтэй гүрнүүд те. Энэ өрсөлдөх хэрэгтэй юм байна. Ийшээ орох хэрэгтэй юм байна. Тэдний өрсөлдөн гэж харж ирсэн байхгүй. Угаасаа тийм биш. Одоо болохоор юу болсон бэ гэхээр одоо хинч тоглож болчихдог. Өөрөөр хэлбэл нүсэр том дид үтц, нүсэр том одоо байгууламжууд ашигладаг биш. Жижигхэн одоо нэг өрөөний дотор сансрын технологиг хөгжүүлэх хийх боломжтой болсон. За мэдээж энэ бол технологийн хөгжлөс болж байгаа шүү дээ. Компьютер маань анх өрөө дүүрэн байдаг ганцхан компьютер тийм ээ. Одоо бидний гар утсан дотор хэдэн жирхэг компьютер байгаа байлаа. Тэгэхээр энэ мэдээж технологийн хөгжил дэвшил нөлөөлсөн. Дээрээс нь бол үүнийгээ дагаад одоо хөөргөгч боломжтой болгож эхэлж байгаа. Ямар нэгэн том нүсэр имийг заавал хөөргөх шаардлагатай биш. Гар утас шиг жижиг имийг хөөргөх боломжтой болсон. Тэгэхээр нөгөө хөөргөгчийн боломжууд нэмэгдэхээр үнэн нэхэд орж. Тэгэхээр масс багассан гэсэн. Тийм байна. Тэгэхээр одоо аливаа салбар нь хөгжих тусмаа технологи нь хөгжих тусмаа л илүү хэм төсөр болоод байна шүү дээ. Эдийн засгийн өрөөгөөж нь тэгэхээр нэмэгдээд явна гэсэн үг. Ер нь цаашдаа ч гэсэн тиймэрхүү шинжтэй болох байх. Таасаа хэлж чинь ер нь хувийн компаниуд одоо бид нэр сая SpaceX одоо нэг Amazon-ых чинь Blue Origin үлээ тий. Тий, Blue Origin. Amazon өөрөө бас Cooper гэдэг төсөлтэй байгаа. Бас тустай. Үүсгэн байгуулагчийн байгуулсан болохоор Blue Origin. Jeff Bezos-ийн тий. Тэгэхээр иймэрхүү төслүүд ингээл яваалаа юм л да. Хувийн хвшлүүд их идэвхтэй оролцоод за мэдээж нөө зөвлөлт Америкийн хүн дээр бид нэг ийм ойлголтыг авч болох гээд байна. Одоо юу гэдэг нь зөвлөлтийн өөрийнх нь эдийн засгийн тогтолцоо төр бүх юмд оролцдог тогтолцоо бол энд бас нэг тодорхой хэмжээнд сансрын салбарч гэсэн ялагдуулъяхэд тэр нөр өөрчлөхгүй байх нөлөөлсөн юм а гэж. За тэгэхээр одоо байгаа нөхцөл байдлыг харахад мэдээж Америк нэгдсэн улс гэдэг бол одоо зүгээр миний одоо нэг тийм гүнзгий судалгааг үзсэн. Миний надад байгаа ойлголтоор бол Америк нэгдсэн улс ер нь сансар судал дээр манлайлалаа гэж хараад байгаа. За мэдээж Оросын холбооны улсад зөвлөлт холбоот улсын үеийн одоо залгамжуулсан тийм инерцээрний хөгжсөн одоо технологиуд байгаа. Тэгээ олон улсын сансрын өрсөлдөөн дээр байгаа тодорхой давуу талууд байх шиг харагддаг. За дээрээс нь нэмээд одоо шин тоглогч нар их гарч ирж байна гэдэг. Энэ хоёр гүрнээр хязгаарлагддаг байсан. Одоо сүүлийн 2-3 жил учиргүй энтхэг сарн дээр юм төхөөрөмж буулгалаа. Хятад сарны одоо бараг сүүдэр талд нь ч үлээ те. Одоо харанхуй талд нь нөгөө талд нь төхөөрөмж буулгалаа гэл ийм сонсогдоод байдгуулсан байна л да. Тэгэхээр яг одоо энэ сансрын салбарт өрсөлдөөнийг бид нар ямар улс орнуудаар яаж баримжаалж ерөнхийн нэг багцаа авал одоо нэг тиймэрхүү байдалтай байна. За одоо бол
одоо шуудхан хэлэхэд Хятад, Америк гэсэн ийм хоёр том өрсөлдөөн байж болохоор байна. Бодит өрсөлдөөн тэр хоёр хооронд. Өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улс болон холбоотон улсуудын нэгдсэн Artemis гэх сарны хөтөлбөр байна. Энэ бол хүнийг саран дээр амьдруулахад, гэхдээ яг хэд хоногоор биш тийм ээ, амьдруулахад хэрэгцээ шаардлагатай бүх дид хүчсийг бүрдүүлнэ. За ийм цогц систем. За яг үүнтэй адилхан Хятад болон одоо манай Оросын холбооны улс өмнөд хойд хоёр хөрш маань толгойлсон бас нэг юм бүлэглэл гэх юм уу улс хөрнүүд байна. За энэ нь болохоор олон улсын сарны судалгааны бааз. Бас мөн ингээд саран дээр очиж байрлах тийм ийм боломжоор хангах дид хүчс. Ийм хоёр том өрсөлдөөн бол явж байна. За мэдээж улс орнууд одоо энэтхэг Япон гэдэг юм улс орнууд бол Герман, Франц ч гэдэг юм өөр ингэсэн хөтөлбөр байгаа. Гэхдээ нэгдсэн том зургаараа харах юм бол сарлуу гэх өрсөлдөөнд хоёр хуваагдсан ийм шинжтэй байж байгаа. За бүр шинээр одоо манахаас ч одоо жижигхэн улсууд маш ихээр орж ирж байгаа. Тэгээ тэр улсуудад бол бас түрүүн өмнөх яриантай холбогдолтой сонирхолтой юм давуу талууд бий болсон байхгүй. Яг энэ хиймэл дагуул гэдэг юм уу сансрын хөтөлбөр нь хямдхан болохоос жижиг болохоос гадна юу вэ гэхээр энийг хөгжүүлсэн хамгийн гол эдийн засгийн хүчин зүйл гэд нэрлэдэг байгаа тэр зүйл нь стандартчлал. Сонио. Тэгэхээр нөгөө өмнө за миний сонссноор далайн тээвэрд болохоор ингээд айгу төвхтэй байсан юм л да усан гоц зөрөм зөөхөд. Тэгсэн чинь контейнер гэдэг зүйл гарч ирээд тийшээ ингээд нөгөө ачаага хийгээд тэгээ тээвэрлээд багцлаа. Энэ бол ингээд далайн тээврийн эргэлтийг маш ихээр нэмэгдүүлсэн юм хүчин зүйл. Яг үүнтэй адилхан сансрын хөөргөгч тээвэр маань өөрөө юм контейнерын систем буюу одоо стандарт тээврийн системтэй болоод үүнийг дагаад жижиг хиймэл дагуулууд жижигэн технологиг сансар туушах боломж маш ихээр нэмэгдсэн. Олон жижиг технологиг нэг удаагийн хөргөлтөөр гэсэн үг. Олон жижиг одоо хиймэл дагуул юм уу технологи одоо өөр улсын юм уу тийм өөр улсын юмыг нэг контейнерт гэдэг юм уу нэг хөөргөгчөнд багцсан хөөргөдөг болсон байна. Энэ болохоор одоо юу гэдэг манайх шиг улсуудад маш ашигтай болсон гэсэн. Заавал өөрийн гэсэн пуужинтай байх шаардлагагүйгээр бид нэр сарлуу ямар нэг юм илгээж болно. Тэр багцсан багтаагаад. Тэр багцсан. Манайх шиг улсууд гэснээс манайх бас нэг мазалаа гэж хэмэл дагуул хөргөлөө гэж бид нар бас тэр үед хэвлэлийн мэдээ болоод. Гэхдээ яг одоо тэрний ач холбогдлыг ч юм уу одоо яг хөөргөөд бид нар юу авах гээд байгаа гэдгийг те одоо яаж хөөргөөд бид нар ямар хуу юм хөргөж байгаа гэдгийг бас ойлгосон хүмүүс их цөөхөн баг. Магадгүй хэмэл дагуулыг манайд одоо олонний дунд бол зүгээр одоо баг баллистик пуужингаар төсөөлдөг ч юм уу хүмүүс бас байгаад их шиг харагддаг. Манайх тэгэхэд яг юу хийчих вэ? Яаж хөргөж вэ? За манайх яг сүүлээс нь эхлэе. Хөөргөхдөө бол яг нөгөө контейнер шиг тэр стандартчлагдсан системийг ашигласан. За энийг ашиглаад Америкийн пуужингаар хөөргөөд тэгээ олон улсын сансрын станцаас залгаа сансар шийдэж гаргасан. Тэгэхээр мазалаа хиймэл дагуулын төсөөлөл бол өөрөө энэ жижиг хиймэл дагуулын технологиг Монголд оруулж ирэх өөрсдөө суралцаж эхлэх ихний алхам байсан байхгүй. Үндсэндээ бол баг хүний нөөц бэлтгэх төсөл гэж ойлгож болно. За энэ төслөөр хаашаага 10 см хэмжээтэй куб хэлбэртэй хиймэл дагуул хийсэн. Энэ хиймэл дагуул тийм мазалаа хиймэл дагуул гэдэг нэртэй. Энэ хиймэл дагуул маань 2017 оны 7 сарын 7-нд Затгаа сансарт ажиллаж эхэлсэн. За сансарт 2 жил ажиллаж эхлээд агаар мандал 2 жил ажиллаад агаар мандал руу унсан байна. За үндсэн даалгавар нь бол ер нь бол сансраас зураг дарах. Хиймэл дагуулын өөрийн даалгавар. Тэгээд зураг дарах, за харилцаа холбооны жижиг одоо мэдээлэл дамжуулах юм даалгаврууд байсан. За эндээс төрийн дуулал гიშгэлүүлэгч гэдэг юм уу. Ийм үндсэндээ бол өөрийн гэсэн хиймэл дагуулын технологи сансарт ажиллаж байгаа гэдгийг баталж харуулах даалгавар байсан. Тэгэхээр бид нэр эхний алхмаа хийж байгаа байхгүй хиймэл дагуулын ажилтг систем зохион бүтээж чадлаа гэдгээ баталгаажуулсан юм төсөл байсан. За энэ төсөл бол яг төслийнхөө хувьд амжилттай. Яг хиймэл дагуулын даалгаврын хувьд бол тодорхой даалгавар биелээгүй тохиолдлууд бол байгаа. Тодорхой зарим нэг даалгавар. Тий, зарим нэг даалгавар. Том зургаараа бол ер нь үргээ гүйцэтгэсэн гэж харж байгаа юм байна. Аа. Тэгэхээр 2 жилийн хугацаанд за ямар ч байсан эхний том юм нь бид нар өөрсдөө хиймэл дагуул бүтээлээ гэдэг. Тэрийг дуршиж гин гэдэг том асуудал. Гэхдээ энэ дээр мэдээж одоо дахиад эргээд би нэг тийм таны салбарыг юм ажлыг харлуулах гэдэг юм бол байхгүй шүү. Тэрийг бол бас хэлсэн зүгээр баг. Түрүүнөө зөвлөлт холбоот улс байхаа ашиггүй зардал гаргаад ингэсэн гэж ярьдээ шүү дээ.
Тэрнтэй адилхан одоо жишээлбэл тэр Мазала хиймэл дагуул дээр нууц зөвшөөрөл ямар хэмжээний зардал хаанаас гарсан баг? За ер нь бол техникийн зардал 100 мянган доллар нийтдээ. Хөөргөх, хийж бүтээх бүх юм нэлээ. За тэрэнд ажиллах хүний нөөц гэж байгаа шүү дээ. Тэр зардал бол тусдаа өөрөөр хэлбэл Японы засгийн газрын тэтгэлгээр суралцж байгаа. Мөн манай мянган инженерийн төслөөр суралцж исэн энэ хүмүүс маань хийсэн. Цалин бол үндсэндээ байгаагүй гэсэн. Гараагүй гэсэн. Тэгэхээр ер нь бол техникийн нөөцгээд 100 мянган доллар гарч байгаа. За өнөөдрийн аншаар бол 3 сая 350 сая болчихоо тий. Тийм байна. Тэр үеийн аншаар нэг 200-аас 200 сая юм байна тий. За ингэсэн. За энэ бол ихний алхам байгааз. За гэтэл одоогийн хиймэл дагуул бидний хэрэгэлдэг GPS юм уу эсвэл нөгөө DD Монгол сат гэдээ ашиглаад байгаа тийм. Энэ холбооны системийн хиймэл дагуулуудын өртөх нь бол 100 саяар яригдана. 100 сая доллараар. 100 сая доллараар. Тэгэхээр бид нар бол 100 мянган доллараар мэдээж массын хувьд харьцуулахад бас тэрнийх нь жижиг хэсэг шиг л ийм масс хийж байгаа. Гэхдээ бид нар гол нь нөгөө технологи өөр ингэсэн технологиос суралцаад авчлаа гэдэг л ийм л хамгийн том давхцлаа. Тэр одоо зүгээр сониуч асуулт. Хөөргөд Америкийн юугаар хөргөж байгаа шүү дээ буужгаар. Тэрний жишээлбэл төлбөр гэж өгөө. Өгнө. Тэр нь бас тусдаа авах тий. Тусдаа ер нь бол одоо сансарт 1 кг мастай биеийг хөөргөхөд хэр зардал гардаг вэ гэдэг энэ зардалт хөтлөгдөд авчихна. Одоогоор бол нэг 25 мянгаас 55 мянган доллар хэлбэлцэж байгаа. 1 кг-нд 1 кг. Хөөргөгч болон одоо хаанаас ямар улсын ямар одоо соёлоор хөөргөж яах гэдэгс шалтгаална. За тухайн үед бол яг хөөргөлтийн зардал нь бид нэр Японы талтай хамтраад, JAXA-тай хамтраад хөөргөж исэн. Миний бодлоор 30 мянган доллар орчим байсан байх. За тэгэхээр ерөнхий яг зүгээр жижиг сажиг урсгал зардлаа тооцвол нэг 100 хэдэн мянган долларын зардал гарсан байх нь шүү дээ Мазала дээр. Яг бага мөнгө гэж байгаа юм биш. Гэхдээ тэр хэмжээний ажилд бол надад бол ер нь жишээлбэл бага сонсогдож байна тийм. За тэгэхээр та түрүүн ярьж байна. Одоо сарн дээр одоо гол өрсөлдөөн бол сарлууж эхэлчлээ. Одоо сарн дээр очивол одоо бүр хайгуул хийгээл баг уурхаа олборлчих юм хийх чам шиг мэдээнүүд их харагдах гээд байна. Та түрүү хэлж чинь ер нь хүн оршин суух дэд үтцийн бүтцийн хүртэл босгоод эхэллээ гэл те. Одоо тэгээд эргээд энэ дээр дахиад нэг асуулт байдаг л да. Хизээ гэдэг. Ер нь юуг харж бид нэр сарыг судлаад байд. Одоо би амьдтаа ч юм уу та хоёр байхдаа одоо тэрний үр дүнг үүсэх үү? Сар бол үүсэх боломжтой. Ер нь бол ойртсон гэж ойлгосон. 2035 40 оны үед бол ер нь бид нэр харж болохоор. Гэхдээ одоо компаниуд тэнд орж байгаа мэдээж. За сансрын агентлагууд бол орж байгааг ойлгож байна. Улс орнууд өөрийн гэсэн амбиц байгаа х тийм үү? Компаниуд орж ийн яах гэж орж байгаа юм бэ? Тий. Тэгэхээр тэнд бол эдийн засгийн эргэлт гэдэг юм бий болж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл эдийн засгийн тодорхой үр өгөөжтэй болж эхлэж байгаа гэсэн үг. За яг саран дээр очиж байгаа одоо нэлээд том хөтлөгч үзэл гэх юм уу та бол мэдээж тэр одоо уул уурхай гэдэг юм уу эсвэл сарыг одоо судлах тэр чиглэл явж байна. Саран дээр байгаа шороогоор юу хийж болох вэ гэдэг ч юм уу. Сарны одоо реголит гэдэг байгаа тийм. Тэрүүгээр жишээлбэл пуужингийн түлш хийж болох уу? Тэрүүгээр жишээлбэл тэнд нь хүн амьдруулдаг орон сууц хийж болох уу гэх юм ба тийм. Иймэрхүү чиглэлээр явж байгаа. Тэгэхээр тэрэнд нь оролцож байгаа компаниуд өөрийн гэсэн эдийн засгийн үр өгөөж тэндээс нь хүртэх гээд байна л да. Гэхдээ нэг юмыг бас тодорхой хэлэх хэрэгтэй. Аль ч тохиолдолд улс орнууд өөрсдөө агентлагтай мөнгө гаргаад байгаа. Америкч тэр одоо хятадч тэр сүүлд бол одоо Япон энтхийг зэрэг улсууд бол маш их мөнгө аяад. Гэхдээ тэр мөнгө нь ихэнхдээ тухайн орных нь компани руу орчод. Өөрөөр хэлбэл одоо сарлуу биш те сарн руу явна гэж байгаа юм хийж бүтээж байгаа судалгаа шинжилгээ одоо инновац гаргаж байгаа тэр компаниуд руу орчод. Тэгээ тэр компаниуд өөрсдөө шин зүйл бүтээн, технологи бүтээн мэдээж тэр нь сарлуу очино. Гэхдээ тэгхгүйгээр дэлхийд дээр мөнгө олох боломжтой маш ихээр бий болчиход байгаа байхгүй дагууд. Тэгээ тэрийг бас нэг эдийн засгийн ирээдүйн маш том тийм салбар гэж хараад байгаа шиг байна. Одоо space economy гэдээ бас их ярьдаг болчихлоо. Шинэ ойлголт гараад ирлээ тий. Тэгэхээр space economy гэснээс бас
одоо сансрын аялал жуулчлал гэж яригддаг болсон байна. Бүр хүмүүс яг нэг хэсэг нь тийм одоо нөгөө тэг тасалбаруудаа хүртэл захиалаад эхэлсэн байна. Одоо нөгөө Elon Musk, Jeff Bezos гэдэг одоо дэлхийн топ баячууд нэг үе эрмэлэгчсэн ийм баячууд ч одоо тийм бизнес руу орчлоо тийм. Тэгэхээр одоо жишээлбэл сансрын аялал жуулчлал гэх их хол сонсогдод байна. Тэнгүүд ингээд магадгүй бас нэг тасалбар энтрийн үнийн сонсохоор $100,000 ч билүү бас их тийм боломжийн юм шиг зүгээр одоо мөнгөтэй үнэ. 200 багтаа нэг гэдэг. Ингээл нэг бөнд нь аваад одоо баг урагшаа явдаг шиг ч юм уу ийм аялал жуулчлал хөгжүүлнэ гэж хүртэл яриад байна тийм. Тэгэхээр энэ сансрын аялал жуулчлал бол үнэхээр хөгжих боломжтой гэж та үзэж байна. Энэ үнэхээр хөгжих боломжтой. Дээр нь энэ ер тодорхой төвшөнд хөгжижсэн салбар. Хөгжсөн тийм. Бүр одоо бол 0-оос эхлэх гэж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл олон улсын сансрын станц дээр одоо 2001 оноос хойш хүн бол тасралтгүй амьдрахсаар ирсэн сансрын эцэгшүүд. Тэр хооронд нэлээд олон жуулчдыг авсан байдаг. Өөрөөр хэлбэл мөнгөө төлөө тийшээ явсан баячууд гэсэн. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Японы тэр бомтон одоо 23 онд төлөөдөө олон улсын сансрын станц дээр очиж ажилласан. Манай хамт нисэх эмэгтэй хайгаад байна гэдэг. Тэгээд өөрөө ямарч ирсэн өөрөө яваад өөрөө одоо нарийн бичих гэх юм уу туслах гэх юм уу нэг залуутай хамт явсан. Тэгэхээр тэр хоёрын зардлыг бол мэдээж тэр бомтог өөрөө гаргаж байгаа. Тэгээд сансарт очиод юу хийж болох вэ гэхээр тэр хүн өөрөө юу хүсэж чинь тэр одоо хүрээлж байгаа орчин хязгаарлалт нөхцөлд нь юу хийж болохоор тэрийгээ өөрөө гаргана. Жишээлбэл Японы тэр бомтон влог хийсэн байх жишээтэй тий сансарт хэлсэн. Тэгэхээр энд бол хэрвээ үнэхээр нисэх гэсэн хүсэл мөрөөдөлтэй мөнгөтэй хүмүүс байх юм бол мөнгөө төлөхөд ер нь бэлэн болцсон байгаа салбар гэсэн үг. Одоо бол мөнгөний жоохон багасгаад ая тухтай сайхан найдвартай аялуулаад буцаагаад ирэхэд болохоор тийм төвшөнд очиж байгаа. Илүү массих болох хэрэгтэй байна гэсэн үг. Тий. Elon Musk-ийн SpaceX-ийн хувьд бол том амбиц нь Марс буюу ангараг гэдэг нэртэй. Тий. За тэр бол бид нар ойрын одоо 50 оноос нааш бол тийм юм харагдахгүй ирээдүйд. Гэхдээ тэр амбиц нь хэдийгээр байж байгаа ч гэсэн тэрний над маш олон юм хийж болж байгаа байхгүй. Сар руу явуулна. Эсвэл одоо сансрын хөлөөрөд хийд тойруулчаа буцааж бууж ирнэ ч гэх юм. Ийм аялал жуулчлал маш их хөгжинэ. Blue Origin бол аль хэдийн мөнгө аваад нисгээд байгаа шүү дээ. Гэхдээ яг тойрог зам гэхээсээ илүү нөгөө саб орбитл хөөрж гарлаа, сансрын хил рүү очлоо, буугаад ирлээ. Одоохондоо ийм төвшөнд байгаа. Тэгэхээр сансрын аялал жуулчлал бол байгаа юм байна хэрэгс. За одоо хөгжүүлэх асуудал. Хөгжүүлнэ гэсэн. Тэгэхээр одоо та сая ярьж байна л да. Одоо ингээд хүмүүс ингээд сансрын удамд очиод буцаад ирэх юм боломжууд бүрдсэн гэж. Одоо нөгөө бид нар бас нэг яриа байдаг. Одоо манай Гүр Аргачаабаатар ч юм уу. Дийнхэн үед одоо учиргүй олон удаагийн сонгуульд шалгаруулалт яваад маш их хэмжээний үзлэг үзүүлээл, үзлэг хийгээл тэгэл ингээд маш олон бараг жилээр тоологдох хэмжээний сургалтанд хамруулаад ингэж нисдэг байсан гэдэг нь шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө сансрын аялал жуулчлалаар явж байгаа хүмүүст бас нэг тодорхой шаардлагууд тавигдаж байна. Тэгнэ гэсэн. Эрүүл мэндийн талаас. Эрүүл мэндийн талаас. Дээр нь бол тэр сургалтыг нэлээд төрөвчлсөн байл, хөнгөвчлсөн. Өөрөөр хэлбэл яг сансрын нисэгч бэлддэг хөтөлбөртөө төстэй яг тэр орчинд тий тэр хүний одоо эрүүл мэнд, бие физиолог дээр нь оюухан одоо үемэрч самуулахгүй байх хэрэгтэй тий тэр чиглэлийн сургалтуудыг хийж ашиглая. Сүүлийн нөгөө Японы тэр бомтны сургалтыг харж байхад тэгээд хөөрж байгаа. Мэдээж тухайн одоо нислэгт нь сансрын командлагч тий мэрэгжлийн туршлагатай хүмүүс байж таарна гэсэн үг. Мань хүн бол илүү яг өөрийнхөө хийх юмд төвлөрсөн. Тэгээд одоо хүний бие гэдэг талаас илүү төсвөрлөх тийм сургалтуудад суугаад тэгээд хөрч. Яг сансрын нисгч гэвэл эн чинь олон юм хийн. Өөрөөр хэлбэл зорилготой нисэж байгаа учраас тэр зорилго одоо ажил гэсэн үг байхгүй ажил мэрэгжил шиг. Тэр ажил мэрэгжилтэд шаардлагатай бүх юмыг суралцаж одоо мэдэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр бол олон жил зарцуулагдана. Тийм. Бүр яг мэрэгжлийн. Одоо нэг техникийн мэдлэгээс эхлээл олон юмнууд хэрэгтэй байна. Техникийн мэдлэг, онлын мэдлэг дээр нь бол маш олон процедурын дагуу яг л онгоцны нисгч шиг ажиллаа хийдэгтэй адилхан тий. Тэр ажлуудыг хийхэд зориулагдсан байх хэрэгтэй гэсэн үг. Одоо яг бодит байдал дээр бид нар нөгөө сая сансарт ниссэн гэснээс бид нар бол одоо Азийн 2 дахь улс гэж ярьдэн шүү дээ. Сансарт хүнээ нисгэсэн. Одоогийн байдлаар ер нь дэлхийн хэдэн улс сансарт хүнээ нисгэсэн ч юм уу тиймэрхүү статистик тоо баримтхан танд байгаа. За статистик бол байгаа. Гэтэ би бол яг тодорхой шууд хэлж байна. Тий. Хамгийн сүүлд бол одоо жишээлбэл Арабын нэгдсэн Эмират
сансрын нисгч бэлтгээд ямар ч үсэн хөөргсөн санагдчихэв. Тэгэхээр ер нь нэлээд олон болцсон байгаа хаа. 100 болцсон баг те. Би бас харин те. Одоо мэдээж хүний нисгэн гэдэг одоо би бос яг бас дахиад хэлчихэв нөө таны ажлыг үүсгэж байгаа юм шүү. Гэхдээ ингээд жишээлбэл тэр 1981 оны нислэг Гүрагч Чавтар явсан нислэгийн манайд үзүүлсэн бодит үр дүн юу вэ? Нөгөө нэр нөлөөний асуудал биш шүү. Нөгөө үзэл сурталын талаас нь яг зөвлөлт холбоот улс тэрийг бол бүгдээрээ мэдчихэж байгаа. Тэрийг бол бүгд мэдчихэж байгаа. Бид нар одоо омор цолгосын ардаас хоёр дахь нь болсон шүү дээ. Аз тэгээ нөгөө үзэл сурталын бус одоо яг тийм бодит тэндээс гарсан үр дүн. Тий, тэн дээр одоо яг бидний нэг асуудал байна. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан технологитой бид нар яаж хандж байгаа гэдэг л асуудал байхгүй. Тэгэхээр одоо Гүрагч Чавтрын нислэгээр болон нислэгээс хойшоо манай шинжлэх ухааны технологийн салбар сансрын технологи гэдгийг жинхэнэ утгаараа ашиглаа хөгжүүлж ирсэн байна. Зөвхөн тэр нислэгт гэхэд за би одоо тоог нь бас нарийн санддаг бай. 20 гаруй туршилтуудыг урд өмнө сансарт хийж байгаагүй гэсэн үг шүү дээ. Монголчуудыг өөрсдийн дэвшүүлсэн маш олон туршилтыг сансарт хийсэн. Өөр хэний хийж байгаагүй гэсэн. Хэний хийж байгаагүй гэсэн. Жишээлбэл одоо миний хамгийн сайн санаж байгаа алдартай нь бол чацарга нь борц. Тэ? Тэгэхээр сансрын нисгчийн хоол хүнсийг одоо сансарт хүний биед нь нөлөөлүүлэхгүйгээр маш сайн хоол хүнс байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр ийм хоол хүнсийг чацарган ч гэдэг юм борц ч гэдэг юм биднээс гарч байгаа шүү тийм монголчуудаас. Тэгээ энийг бид нэр сансарт айлгын туршаад үзсэн байхгүй. Сансрын нисгч хэрэглээд үзсэн үр дүн нь хардсан. За тэгээ хүний сансарт одоо жишээлбэл хүний бие физиологид ямар өөрчлөлтүүд гарах вэ гэдэг ч юм уу те. За тэр уртын дуу жишээлбэл сонсоход ямар үйлчлэг үзүүлж юм гэх юм уу. Тэгээ маш олон юм судалгаанууд хийгдсэн байгаа. Энэгээр бас ном гарцсан байгаа. Тэгэхээр яг бид нар өнөөдөр тэрийг мэдхгүй мөртлөө нэр нөлөө яг нэг тиймэрхүү байсныг нийлүүл яриад байсан болохоор бодиттой үр дүнгууд нь ингээд тарагдцсан байгаа гэсэн. Хүмүүс ч бараг нөө дагаж нисээд оргоо хүртэл байдаг. Бити хамаагүй юм дараараа гэж хэлсэн ингээд нэг. Тэгэхээр ер нь бол бид нар өөрсдөө энэ шинжлэх ухааны салбартаа яаж ханддаг болцсон бэ гэдэг л байгаа юм л да. Яг үнэндээ тэрийг харах юм бол маш олон зүйл хийсэн бүх бичиг баримт судалгааны архив бүх юм өнөөдөр ч гэсэн байж байгаа байхгүй. Зарим одоо үр дүнгуудыг тайлж уншаад боловсруулад үр дүн өнөөдөр ч гэсэн үр дүн гаргах боломжтой судалгаанууд хийгдсэн байна. Дээрээс нь Монголд нөө сансар судлал бол яг утгаараа хөгжсөн гэж үздэг шүү дээ. Яг тэрний одоо үндсэн хөгжүүлсэн бас нэг оролцогч бол Ганц Өргөбаатар. Тий. Сансрын хиймэл дагавал одоо сансраас ихтлгийгээ хандан судлах, эх орныгоо хандан судлах, тэгээ эх орныхоо хаана ямар одоо зүйл байна тий. Энэ судалгааны салбар чи тэндээс эхэлдэг байхгүй. Өнөөдөр бид нар бол маш одоо өргөн ашиглаж байгаа. Улаанбаатар нийслэл ер нь бол үерийн ус хаагур тогтч чинь гэдгийг одоо судалгаа гаргаж ирэх хэмжээнд хөгжсөн байгаа шүү дээ. Улс орноо одоо сансраас хараад. Тэгээ энэ салбарын үндсэн хөгжил нь тэр 81 оны нислэгээтэй одоо сашгүй амарлаа. Салбарын хөгжил гэснээс одоо бид нар НАСА-г юм уу Роскосмосыг мэднэ л дээ. Одоо их гүрнүүд бол юу гэсэн сансрын асуудал эрхэлсэн их нөлөө өгөхий том төсвөтэй юм руу ордог бас тийм байгууллага бүтцүүттэй. Манайд ер нь яг сансрын судлалын ч юм уу одоо энэ сансрын удмын асуудлыг байгуулдаг эрхэлдэг төрийн захиргааны байгууллага гэж байна. За яг одоогоор агуулгадж байгаа харьяал нь цахим хөгжил харилцаа холбооны яамн дээр сансрын холбоо гэж байгаа. За сансрын үндэсний зөвлөл гэдэг нэг байгууллага байгаа. Ерөнхий сайдын доор. Гэхдээ нөгөө байнгын бус зөвлөл байгаа. За ийм хоёрыг би нэрлэж чадчих. Яг үүндээ бүх асуудлыг хамарсан гэдэг Монгол улсын сансрын салбарыг бодлогыг тодорхойлоод аваа явуулдаг ийм одоо агентлагч гэдэг юм уу тийм харьцуулах үз гадны байгууллагуудтай харьцуулах үз байгууллага байхгүй. Ерөнхийдөө хэд хэдэн газар ийм жижиг төвүүд бий болчихсон. Тийм шүү дээ. Жишээлбэл шинжлэх ухааны актын бол одоо дээр үеэсээ тий Гүрагч Чавтрыг 81 онд нисэхийн тулд монголчууд 50 хэдэн оноос эхэлж ажилласан байдаг. Тэгэхээр тэр одоо шинжлэх ухаан гэдэг зүйл хөгжиж явж байна. Тэр бааз суурь за одоо шинээр одоо байгууллагатай тавьж байгаа сансар судлалын төв гэдэг ийм байгууллага байгаа. Одоо оронгийн бичгийн хүрээлэн Астропарк гэдэг. За энэ болохоор эрдэм шинжилгээ тал руугаа. За Мойстер бол одоо бид нэр байна. Өөрөөр хэлбэл өөрсдөө жижиг хиймэл дагуул хийх технологиг судалж хөгжүүлэх зорилготой. За тэрүүгээрээ хүний нөөцөө бэлтгэх. За тэгэнгүүт
одоо улс төр одоо төр засаг талаасаа бол цахим хөгжил харилцаа холбооны яам байна. За ингээд одоо хувийн компаниуд бас бий болж эхэлж байна тийм Ондоо Space ч гэдэг юм. Ингээд нэг хэд хэдэн газрууд дээр байж байна. Тэгэхээр биднэрт бол яг нэг бадсан тийм зохицуулж хийдэг агентлагч гэдэг юм уу тийм хэрэгцээ шаардлага үүсэн бий болж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр одоо жишээлбэл Мазаалын хэмнэлт дагуулын төсөл. Тэрийг яг гартан зохион байгуулж байгаа байгууллага нь аль байгууллага? Мазаалаа бол Монгол Улсын их сургууль. Монгол Улсын их сургууль. За тэгээд мэдээж зөвхөн одоо нэг хүн юм уу нэг байгууллага бол оролцоогүй. Онцгой байдлын газар. За одоо мянган инженер төсөөл гэх мэтчлээ ингээд ямар ч байсан монголчуудын энд ингээд нэг хэсэг хүмүүс гэх юм уу байгууллагууд нийлээд хийсэн байгаа. Их гүрнүүдийн өрсөлдөөнтэй холбоотой зүйл рүүгээ буцаад орох. За одоо мэдээж Америк, Хятад хоёр бол үндсэндээ оройлоод байна гэж та ярьж байгаа шиг байна. Гэхдээ нэг талаас Америк болон түүний холбоотнууд, нөгөө талаас Орос, Хятад гэсэн үндсэндээ блок үүсгэж эвсэл маягтай болж хоорондоо өрсөлдөх гээд байна гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ өрсөлдөөнөөс одоо 3 дахь орнууд, жижиг улсууд. Манайх бол одоо сансрын өрсөлдөөн дэр юу одоо аль нэгнийхэн талд орохгүй нь ойлгомжтой байна. Бид нар хожих болов. Энэ хоёр их гүрний хоорондын өрсөлдөөнөөс л гэсэн үг л. Тийм эндээс биднэрт хожих боломж байгаа гэж харна. Ялангуяа бид нэр одоо юу гэдгийг нөгөө хувийн салбар ч гэдэг юм уу тэр салбартаа илүү боломж олж ирэх болов. Нэг үе хаалга нэгдэж магадгүй. За яг зүгээр улс орнуудын төсвийг харахад жишээлбэл Америкийн нэгдсэн улс Хятад хоёр ч одоо ингээд сансрын салбарт гаргадаг төсвөөрөө тэргүүлж байгаа нэг хоёр тийм. Тэнгүүт одоо дараа нь Орос тэгээд Европын улсууд Япон бол нэлийн дээгүүр гараад ирсэн. Тийм баг. Сүүлийн 10 жилд бол одоо дараагийн 10 жилд баг Хятад руу нэлийн төхөх үстэй. Төсөвтэй болж эхэлж байна. Тэгэхээр тэр төсвүүд нь үндсэндээ бол газар дээр байгаа компаниудад ордог байхгүй. Тэгэхээр бид нар өөрсдөө тэрийг бэлдэж тэр гинжин одоо юу гэдэг нэг хэлхээ тэгээ эдийн засгийн нэгнээсээ юм худалдаж аавн өгөн тэ. Тэгэхээр тэр хэлхээнд л оролцох хэрэгтэй. Оролцдог компаниудыг бий болгох хэрэгтэй байна. Цаана нь бол тэр улс төрийн гэдэг юм уу те энэ хэтэрхий бүлэг эрх ашиг болж хуваагдах энэ асуудал төр бол би нарийн сайн мэдэхгүй байгаа. Гэхдээ Монгол улс бол гадаад харилцаанд дундыг хөрсөн те бас нэг өөр ингэсэн давуу талтай улс учраас эндээс бид нар бас зөв тоглол ашигтай байж болох гэж харж байна. Тэгэхээр тэр нөө өрсөлдөөнүүд байгаад эргэлж байгаа асар их мөнгөн тойрог дундаас одоо бид нар одоо таны төрөний дурдсан хувийн компаниудаар юм уу дамжуулаад одоо салбарын хөгжил дундаас ашиг хүртэх хэрэгтэй гэж хэлэх гээд байгаа шиг байна те. Тэгэхээр за тэндээс ашиг хүртэх юм байж. Дээрээс нь одоо сансрын судалгааны салбар дээр одоо жишээлбэл Мансалаа хэмнэлт дагуулын төсөл дээр Япон шууд дэмжлэг үзүүлсэн юм байна. Японы засгийн газар JICA гэлөө. JAXA за тэгээ Японы сургуулиуд их сургуулиудаас ер нь тэгэхээр их сургууль дээр түшгэлж бий болсон байхгүй судалгааны бааз дээр гэсэн. За тэгэхээр сансар дээр одоо хөгжөө цэцэглээд юу одоо сансрыг судлаад одоо ингээд тэндээс одоо тодорхой үр дүнгууд гараад сарнаас одоо бүр майнинг хийдэг болчлаа. Одоо уулуурхай олборт эрхэлдэг болчлаа гэдэг ингээд төсөөлөе л доо. Эргээд одоо хүн төрөлхтний донд одоо бид нар орон зөгнөлт канон дээр ч гэсэн хардаг. Дэлхийгээс өөр газар дээр одоо урт удаан хугацаанд амьдрал байгаа юу үгүй юу гэдэг юм. Ийм хайгуул ус явж байгаа гэж харж болох уу? Явж байгаа. Тий. Одоо Марс гэдэг төсөл чинь л одоо тий. Ер нь бол одоо ямар нэгэн багаж явуулаад судлаад тодорхой хэмжээнд болоод байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл аграр руу бид нар явуулсан. За бид нар гэдэг нь хүн төрөлхтөн тийм ээ. Тийм. Сугар гариг руу явуулсан. За сарлуу бол явуулж байгаа. Гэхдээ хүн очиж судлах илүү ашигтай байгаа байхгүй. Яг тэр судалгаа, эрдэм шинжилгээ, мэдлэг, танин мэдэх талаас. Тийм учраас бол хүнийг таата орчинд амьдруулчих боломж бий болгочих юм бол хүн яваа судалгаа хийх нь тодорхой болчихно. За хүн явах хамгийн нэгдүгээр шалтгаан бол угаасаа л судалгаа. Түүнээс хүн ямар ч хүн очиагүй газар одоо юу гэдгийг амрах гэж, аялах гэж эхэлж явахгүй гэсэн. Тийм. Тэгэхээр бол хүн эхлээд эрдэм шинжилгээ чиглэлээр явах нь тодорхой. Эхний ээлжинд судалгаа. Тэгээ тэрний дараа нөө аяллаа асуудал. Аяллаа асуудал. За тэгээд бүр цаашлах юм бол хууль. Өөрөөр хэлбэл хүн явахаар за хүн биш технологи байсан ч гэсэн тийм ээ. Хиний өмч вэ? Тийм. За тэнд жишээлбэл 2 хүн байвал те
маргалдвал яах вэ гэдэг чинь хаанхын хуулиар зохицуулах. Ямар хуулиар зохицуулах вэ гэдэг ингээд асуудал бий болж эхэлнэ гэсэн. Тэгэхээр үндсэндээ бол нэг олон улсын туршлага байдаг юм шиг байна тий. Төрүүлж очиж байгуулсан илүү одоо юу гэдэг тэр хуульд нөлөөлөх боломжтой тий. Тэр өөрсдийнхөө хуулийг дагуулах боломжтой ч гэдэг юм. Ядаж л нэр томьёоноос эхлэв тий. Тийм тэр нөө Martian гэж кино байдаг тий. Нөө Марсын хүн гэж орчуулах юм. Тэрэн дээр бас нэг тийм эргцүүн өгүүлбэр явдгийг сая гинт саналаа. Одоо энэ хуурай газар биш учраас задгаа тэнгис тооцогдох уу эсвэл яах вэ гэдэг нэг тийм яриа байдаг шиг сая гинт санагдлаа. Тэгэхээр нэрээ бас эргцүүн асуудал их чухал байна. Одоо энэ сансрын удамд тэгтээ нөө сансрын эргцүүн тухай тодорхой грек конвенцууд бол байдаг тий. Байдаг. Тий. Тэнд бол одоо жишээлбэл ингэж байна шүү дээ. Нөгөө тэнгисийн гүнтэй адилхан. За хүн төрөлхтний өмч юм аа. Сансрын лозунгийн шинжилтэд яваад байгаа. Тэрнээс биш яг мухарлаад одоо тэгж маргуулсан тэнгис юм. Сарыг хэн нэгэн өмчлөх боломжгүй, өмчлөх хэрэггүй. Гэхдээ энэ бол бүгд хүн төрөлхтний өмч юм аа гэж байна шүү дээ. Тэгэхээр саран дээр одоо жишээлбэл Америкчууд очоод өөрсдийн базаа байгуулаад хашаагаад татсан. Тэгэнгүүт наа чи хүн төрөлхтнийхөө гэд бид нэр шууд тэрлүүнд орё гэхээр бас оруулах тий. Яг зүгээр асуудал болчлоо гэж бодоход тий. Тийм одоо тэн дээр бас нэг юм чухал сэдв хөндөгдөд байгаа. Яг тэгэхээр сар чин болохоор газар нутгийн хувьд бол маш жижигхэн байгаа байхгүй. Одоо Австрали твтэй ойролцоо газар нут. Тэгэхээр нэг дэлхийн дараагийн нэг твь гэж хэлж болно гэсэн үг. Бид нэр Америк твийг нэгээл очиад хүмүүс суурьшдагтай адилхан. Тэгэхээр сарны тэр газар нутгийн ашигтай байрлалууд гэж байгаа даа шүү. Тийм бас нэг олон биш үү тийм. Тодорхой хэсэг нь л. Жишээлбэл одоо сарны тэр өмнөд туйл руу бүгдээрээ судалгааны бааз одоо байгуулах гээд яваад байгаа чинь тэр хэсгийн газар нутагч айгүй чухал байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл нар жаргадаггүй тийм одоо тоогооны ирэмгүүд байна. Тэгэхээр байнгын нарны эрчим хүчтэй байж болно гэсэн үг. Гэтэл нар тусдаггүй тийм хонхроо хотгорууд байгаа тийм. Тэнд жишээлбэл ус байна ч гэдэг юм уу тийм судалгаанууд бий болцсон. Тэгэхээр тэр ашигтай байрлалуудыг бас хэн төрүүлж эзлэх вэ ч гэдэг юм уу тийм давхар сарны одоо геополитик гэж хэлэх наашин тийм одоо бодлогууд тавьж байгаа гэсэн. Мөн политик гэмээр ч юм уу байх шиг байна. Тэгэхээр саран дээр яг одоогийн байдлаар одоо хүрсэн 4 улс байгаа юу те Америк, Орос, Хятад энтэг. Америк, Орос, Хятад энтэг Япон очсон. Япон очсон билээ. Тэгэхээр одоо яг тэнд үйл ажиллагаа явуулж байгаа ч юм уу объектууд тийм суурин болцсон объектууд хашаа татсан байна гэсэн үг жишээ. Тийм юу бол байх. Одоогоор төлөвлөгөөнүүд нь бол бүгд байна. Тэр 2030 он гэхэд билүү юу байна гэсэн хөтөлбөрүүд байгаа дах шиг байна тийм. Одоо жишээл 35 онд энэ Орос Хятад хоёрын хамтарсан одоо тэр сарны судалгааны бааз гэдэг чинь дид хүчзүүд байгуулагдаад байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр чинь өөрийн гэсэн нэг юм газар нутаг хамархаа зөөр аргагүй болно гэсэн. Артемис гэхээр сарны тойрог замаас сар руу буугаад үйл ажиллагаа явуулчаад буцаад сарны тойрог зам руугаа ирээд дэлхийн үрдэг юм цогц хөтөлбөр бас. Тэгэхээр тэнд бас ингээд саран дээр буугаад үйл ажиллагаа явуулах тодорхой орчин нөхцөл газар нутаг байх шаардлага гарч ирнэ. Тийм байна. Нэг тодорхой объект ч юм уу объект байрлахаас үл орон зай хэрэгтэй болох гэдэг. Тэгэхээр энэс үүдэлтэйгээр нэгэнт одоо их гүрнүүд өрсөлдөд эхэллээ. Хиймэл дагууллуудаа одоо ингээд тойрог замд олноороо байршуулсан байна. За манайх одоо мазаалаа гэж нэг удаа хиймэл дагуул хөргсөн гэж энийг их онцолж ярьж байгаа боловч их гүрнүүдийн хиймэл дагуул олон мянгаар тоологдох байх. Одоо Орос Хятадын зөвхөн тагнуулын зорилттой хиймэл дагууланд 2-3 мянга л Америктийн одоо тийм байдаг. Умар Солонгос гэд 4 жил анх удаа тагнуулын зорилттой хиймэл дагуул хөргөлөө гэдэг ч юм. Одоо эргээл таасаа эргэцүү асуудал ярьж байна. Гэтэл сүүлийн жилүүдэд дэлхийн том гүрнүүд бол сансрын цэргийн хүчин гэдэг юм юутай болоод ирсэн. Тэгэхээр тэр энэ сансрын цэрэг гэдэг байгаа чи өөрөө ямар учиртай. Нөгөө Star Wars дээр гардаг шиг сансрын удамд бас хөлөг онгоцноосоо бууж хоорондоо байлдаж нэгнийгээ эзлэх юм л биш байх. Тэгээд ер нь энэ яваад одоо хөгжөөд хаалаа гэхэд одоо их гүрнүүд хоорондын стратегийн өрсөлдөөн нь дэлхийгээс хайлаад нэгнийхээ хиймэл дагуулыг устгадаг ч юм уу те одоо тойрог замд байгаа. Ийм алхам хийлээ гэхэд бид нар ямар эрх зүйн зохицуулалтаар ажиллах. Тийм тэгэхээр нөгөө улс орон гэдэг чинь өөрийн гэсэн эрх ашиг байдаг. Тийм. Тэгэхээр тэр эрх ашиг нь сансар руу гарчлаа л гэсэн үг л дээ. Тэгэхээр өөрийн гэсэн тэр эрх ашиг хамгаалахын тулд одоо юу гэдэг тэнгисийн хүчин гэж байдагтай адилхан сансрын хүчин гэж байна. Сансрын орон зайд өөрийн эрх ашиг товчлоо гэсэн. Жишээлбэл яг олон улс бол одоо грек конвенц байж байгаа шүү дээ. Мэдээж одоо манай хиймэл дагуулд хин нэгэн хохирол учруулах юм бол хохирлоо төлөх ёстой, тийм ээ. Энийг бол одоо бүгд хүлээн зөвшөөрнө. Тэгэхээр тэрийг хохирол учруулсан үгүй юу гэдгийг дурайж мэдэх хэрэгтэй. Хин мөргсөн бэ ч гэдэг юм уу те юу яасан бэ гэдгийг
одоо таних хэрэгтэй. Тэгэхийн тулд биднэрт газар дээр ажилдаг тийм одоо нөгөө хүчин те боловсон хүчин хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээ нөө сансрын юмаа газраас үлэрдэг тий. Тэгээ одоогоор бол улс орнуудын сансрын хүчин гэж нэрлэдэг байгаа бүх одоо тэр хүч бол газар дээр байгаа. За мэдээж одоо хамгийн мундаг авиаслаг толгойтой одоо залуусыг ажилуулж байгаа цэргийн хүчин болгоод тэдний ихэнх хийж байгаа үйл ажиллагаанууд юу гэхээр сансарт байгаа объектууд болон өөрийн сансрын объектуудыг хянах ийм зорилготой. За энэ бол эргээд одоо дайн гэдэг юм уу те ямар нэгэн мөргөлдөөн гарахад хиймэл дагуул ашигладагтай зайлшгүй болбот. Яг тэгэхээр хиймэл дагуулаар дамжуулж ямар нэгэн газрын төхөөрөмжүүдийг удирддаг болсон. Тий. Хиймэл дагуулаар дамжуулж мэдээлэл дамжуулдаг болсон те. Тэгэхээр энэ бол айгүй тийм чухал үнцэнтэй одоо эрх ашиг байгаа гэсэн үг. Энийг хамгаалах гэж улс орнууд юу хийж байна. Тийм сансрын хүчин байгуулж байгаа. За Монгол улсын хувьд бол яг манай мазаалаа одоо сая ондоо спейс ч гэдэм үү ингээд хиймэл дагуул жижиг хиймэл дагуул гарын алганд багтах хэмжээр яригдчихээн л доо. Гэтэ энийг ингээд бид нэр том улс гүрнүүдийн хардаг одоо тэр мэдээгээр явдгаас арай өөрөөр харах хэрэгтэй. Ягаад гэвэл манай улсын хувьд нэг тийм одоо юу гэдэг дайн байл дайн ч гэдэм үү те эннээсээ илүүтэй биднэрт энэ сансрын салбарыг ашиглаад юу өгөөж болж болох вэ гэдгийг харах хэрэгтэй. Энэний хамгийн нэгдүгээр зүйл юу вэ гэхээр мэдлэг. Өөрөөр хэлбэл сансрын хиймэл дагуул гэдэг юм уу сансрын хөлгийг бүтээхийн тулд газар дээр маш олон салбарынхан хамтарч ажилладаг байхгүй. Нэг хиймэл дагуул гэдэг бол одоо машинаас илүү цогц систем. Тэгэхээр тэнд одоо нар гэдэг юм уу одоо сэргээгдэх чинь хүчтэй компьютер тэгэнгүүтээ IT салбар. За дээр нь инженерчлэл электроникийн салбар. Тэгээд физикийн салбар. Одоо бол яг бүр сүлдээ геологийн салбар орчлоо шүү дээ. Одоо нөгөө сар мар гэдэг юм бол тий. Тэгэхээр энэ олон салбарыг нийлж хийдэг. Тэгэхдээ хамгийн хүнд хэцүү орчин нөхцөлд ажилладаг тийм төхөөрөмжийг хийж байгаа байхгүй. Хүн очиод засч болдоггүй. Нэгэнт гаргасан бол тэгээд дахиж хүрэхгүй тийм төхөөрөмжийг хийн гэсэн. Тэгээ энийг хийж чаддаг ийм одоо толгойтой гэдэг юм уу те мэдлэгтэй боловсон хүчинтэй болно гэдэг чинь монголчууд өөрсдөө одоо бусад салбаруудад газар дээр ажилладаг салбаруудад өөрийн гэсэн одоо инженерчлэл, инновац, шинжилгээ ухааны хөгжлийг авчирч чаддаг тийм хүмүүстэй болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бол хамгийн чухал давуу тал нь болж байгаа. Нөгөө талаас юу гэхээр нэгэн тал сансарт ажилладаг юм хийчихвэл газар дээр ажилладаг юм хийхэд гайгүй шүү дээ. Тийм үстэй. Өөрөөр хэлбэл вакуум орчинд те халуун хүүтэй ингээ байн халж хөрж идэг тийм нөхцөлд ажилладаг юм хийчихвэл газар дээр ажилладаг юм хийхэд харьцангуй гайгүй. Шинжилгээ ухааны том аргыг нь одоо хийх. Тэгэхээр технологийн одоо давуу талыг бий болгоно гэсэн үг байхгүй. Улс орнуудын яг наана зарлалтгүй мөртлөө цаанаа хийж идэг, хилж идэг хамгийн том зүйл нь энэ үүдэг. Технологи, шинжилгээ, дээр нь боловсрал. Өнөөдөр одоо энэ гадуур байгаа залуучууд NASA гэсэн бичгтээ маш олон хувцастай юм өмссөн NASA гэсэн стикер NASA хүн болгон мэддэг. NASA-д очилж ажиллаж үзхийг зүгээр зочилж үзхийг хүсдэг. Энэ хүсэл тэмүүлэл юу бий болгож байгаа вэ гэхээр шинжлэх ухаан сурах ямар гоё юм бэ? Шинжлэх ухааныг ингээд сурч мэддэг болох нь кул юм биш гэдэг тийм одоо хандлагыг бий болгодог. Шинжлэх ухаанч болгож. Шинжлэх ухаанч. Тэгэхээр энийг дагаад ингээд одоо нөгөө их сургуулийн физикчтэй химч гэдэг юм уу энэ инженерчлэл салбарын оюутнууд нэмэгддэг. Энэ улс орны хөгжилд нөлөөлдөг. Тийм байна. Тэгээ одоо Америк нон дээрээс бас хэд хэд харж ирсэн нөгөө NASA-гийнхан баг сургуулиудаар юм очиж төр хийдэг те. Одоо ингээд эсвэл олонний танил хүмүүс NASA-гийн нүүр царай болдог. Тэгээд тэнд харж NASA-д орохыг мөрөөдж байгаа хүн болгон сансрын хэсэгч болохгүй шүү дээ. Гол нь физик сурж ийн, шинжлэх ухаанч болж ийн гэдэг нь олдонд байх гэдэг. Суур нийтээр нь одоо тийм тийшээ сонирхлын татж ийн гэдэг чинь хүнийг одоо физик сонирхолтой болох хөшүүрэг болж ийн гэж бас харах хэрэгтэй юм байна шүү те. Тэгэхгүй бол манайхан ч бас нөгөө нэг манайх одоо чи хизээ сансарт ниснэ гэж сансрын хэсэгч юм яриад идэв ингээл нэг тийм шог яриа хүртэл гарчаад байна. Мэдээж Монгол улс дахиж сансарт хүн нисэх бол хол болов гэж би боддоо шүү дээ. Тэр зөв одоо ингээд сансарт хүн нисэхэд
одоо яг нь сансрын аялал жуулчлалаар боломжууд гарч ирж болох юм тий. Тэгэхээр бас хол биш ч байж магадгүй. Тийм байж магадгүй. Монгол улс хөөргийгээгүй чинь нэг монгол хүн өөрөө хүсэх юм бол хөөрчж магадгүй. Зүгээр яг нөгөө нийгэмд буюу одоо яг нэг залуу үе хүүхэд залуучууд шинжлэх ухаанч болоход нөлөөлдөг учраас NASA-гийн төсвийн маш их өв нь өөрөө тэрлүү эргээ зарцуулдаг. NASA ч адилхан л татвар төлөгчдийн мөнгөөр одоо юм хийж хүргэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо яг NASA ягаад хүчтэй байгаад байгаа гэдэг юм уу те. Хүчтэй нэр хүндтэй байгаад байгаа чинь өөрөө тэрлүү эргээд тусам зарцуулдаг байхгүй. Тэгэхээр тэрүүгээр дамжуулаад маш олон оюутнууд NASA-д дадлага хийхийг хүснэ. Тэгэхээр би энэ одоо физик одоо инженерчлэлийн хичээлдээ сайн сурах юм бол тийм боломж бүрдэж байгаа нэг одоо Америкийн хүүхэд бол нээлттэй учраас бүгдээрээ тэрлүүд хүмүүлэх боломж бий болно гэсэн үг байна. За та бүхэн ярилцах одоо өстой цаг бол ер нь нэлээд төгсч байна дуусах. За сүүлийн асуулт бас их тийм сониуч хэм асуулт юм. Энэ сансрын удмын талаарх асуудал дээр их тийм хувилдааны онолын шин чанартай зүйлүүд маш их байдаг. Хамгийн том жишээ бол Америк нэгдсэн улс саран дээр буугаагүй Stanley Kubrick гэдэг хүн зүгээр дүрс бичлэг хийсэн. Над Neil Armstrong, Buzz Aldrin хоёр саран дээр буусан гэдэг чинь үлгэр гэдэг нэг юм яриа байдаг. Гэтэл яг ингээл түүхийг хараад ирэхээр явж юу н Armstrong ганцаараа саран дээр буугаагүй их олон удаагийн Apollo хөтөлбөрүүд яваал олон удаа саран дээр юу н Америк газардсан байна гэж ойлгосон. Дахиад байдаг нэг асуулт нь одоо Америкийн нэгдсэн улс тэгээ тэр аль 60 онд лөө те 68 онд шиг санагдаж байна. Тий. 69 68 он тий. 69 онд саран дээр буучаад ахт бус нь ягаад одоо хүртэл хүн болохгүй байгаа. Тэгэхээр наа чи худлаа. Наа чи шинжлэх ухааны хувьд боломжгүй гэл. Нэг ийм өнцгөл байдаг л да. Яг мэдээж тэр үед Юрий Гагарин сансрын удамд ниссэн ч өөрөө үзэл сурталын үйл явдал маш том асуудал одоо үзэл сурталын зэвсэг байсан. Neil Armstrong гэдэг Buzz Aldrin гэдэг хоёр хүн ч гэсэн одоо үзэл сурталын зэвсгэл болж ирсэн. Тэгэхээр мэдээж тойрсон тийм үзэл сурталхуулгын зүйлүүд явж байгаа их гүрнүүдийн онд. Тэгвэл үнэхээр одоо магадгүй манай үзэгчдийн дунд тэрэнд итгэдэг ч юм уу те. Одоо Armstrong хэзээ саран дээр буугаагүй, Гагарин сансарт нисээгүй гэдэг ярианд итгэдэг. Иймэрхүү зүйлд бид нэр итгэх ёстой юм. Тэгэхээр шинжлэх ухаан одоо шинжлэх ухаан гэдэг зүйлийн ганц даваа тал нь энэ дээр гарч ирдэг. Өөрөөр хэлбэл итгэж болох юм уу үгүй мүү гэдэг шинжлэх ухаан өөрөө хариулдаг. Дан ганц итгэл үнэмшлэр явах юм бол энэ шинжлэх ухаан энийг тайлбарлаж чадахгүй. Шинжлэх ухааны зам биш. Тийм учраас бид нар тэр шинжлэх ухааны одоо судалгаа, баримтуудыг л харах ёстой. Тэгэхээр Америкчууд саран дээр буусан үнэн энэ дээр шинжлэх ухаан үнэн гэж зогсно. Хэрвээ шинжлэх ухаанд итгэдэггүй бол энд итгэхгүй байж болно. Тэгэхээр маш олон судалгаанууд хийсэн байдаг. Сарнаас дээж авчирсан байдаг. Тэр үеийг л саран дээр буусан сансрын нисгчийн хувцсны завсраар сарны одоо шороо нэвтэрж орсон байдаг. Энэ өөрөө дараагийн сансрын нисгч саран дээр очиход удаан хугацаагаар байхад эрсдэл болох юм а гэдэг асуудлыг одоо аль хэдийн төвшүүлсэн гэсэн. Тэгээ хувцаа хөгжүүлээд явж байгаа. За дараагийн нэг асуулт нь юу байлаа? Яг ерөнхийдөө тиймэрхүү асуудлууд одоо иймэрхүү асуудлуудад бол шинжлэх ухаан гэдэг зүйл хариулж байгаа бол шинжлэх ухааны мэдээллийг авахд бид нэр алдахгүй. Ингээд явчих болно. За ингэж л хариулъя. Би бас нэг хоёр дахь асуултыг чинь Юрий Гагарин сансарт нисээгүй гэдэг ч юм уу нэг иймэрхүү юмуд байгаа даа шүү дээ. дээ. Тий. Тэрийг бол би саяхаараа хариулчихад байгаа. Тэгэхээр бас нэг юм яг асуултын дотор чинь гарч ирээд би тэрэнд хариулъя гэж бодчиход яг мартчихлаа. Яа нэ. Уг нэг гоё юм бодогдоод байсан. Одоо шинжлэх ухаанч байдлын тухай тий ямар ч байсан хүн олон удаа саран дээр буусан. Тий дараа нь яагаад очиагүй гэсэн асуултууд гарч ирж байна тий. Тэгэхээр үндсэндээ очих зорилго нь очих л байсан байхгүй юу? Очоод хийдгээ хийцэн учраас байсан. Тий тухайн үед бол тэгэхээр тэр нь биелдсэн. Тэгэхээр дараа нь шаардлага гараагүй байхгүй. Нэгдүгээр. Хоёрдугаар угаасаа өртөг өндөртэй салбар нь бүгд мэдсэн. За энэ бол амар их зардал орж. Тэгээ хэцүү болсон байсан байна. Тэгэхээр за ингэж их зараад одоо татвар төлөгчдийн мөнгийг ингэж өрөх арай өрлөгөн байна. Тэгэхээр энийг бол яг тэр хөтөлбөрүүд бол ингээд багассан сарны хөтөлбөрүүд. Тэр үеийн Америкийн нэгдсэн улсын нөгөө шаттл гээд хүнийг олон дахин сансарт нисээд буулгаж ирдэг онгоц шиг хэлбэртэй те. Энэ хөтөлбөр хүртэл хаагдсан шүү дээ. Тэгэхээр үр өгөөж ашиг нь
одоо зарлагаас дэндүү их байгаа гэсэн баггүй. Тийм учраас энэ сансрын салбар бол нэг хэсэг уналтанд орсон. Одоо эргээс эрэхтэй шаан тийм. Одоо бол эргээд сэргэж байгаа. Энэ ашигтай болоод ирэхээр сэргэж байгаа. Үндсэн хөшүүрг нь эдийн засгийн хөшүүрг байна. За баярлалаа танд. Тэгээд за баярлалаа. Таны цаашдын судалгаанд амжилт хүсье. За мэдээж бас хүн бүрийн ойлгож хардаг салбар гэхэд бас хэцүү. Гэхдээ бидний та түрүүн бас нэг дурдаад өнгөрсөн. Ерөөсөө өдөр тутмын амьдралтай яг үндэ анзаархдаггүйгээр сансар гэж мэдхгүй, хэмэл дагуул гэж мэдхгүй шин ч гэсэн энэ салбарын судалгаанууд бол холбоотой болсон гэж харж байгаа. Амжилт хүсье танд. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Global Talk нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрэлээ. Эх 7 хоногт энэ цагтаа эргээд уулзъя.